Эрт үрдийн цагт энэтхэг орны нэгэн сайхан ой модонд тагтаа, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамтдаа амьдарч байжээ. Тэгтэл нэгэн өдөр тэд ийн ярилцаж гин. Бид дөрөв эвтээ сайхан амьдран суухаас гадна бидний нэгэн том ах болбол дүүнэр нь ахыгаа хүндлэн өргөж ахан дүүнраа тэтгэж явъя гэж гинэ. Тэгээд хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гин. Тэгтэл тэдний дэргэд нэгэн том мод байхыг үзээд заан намайг балчир байхад энэ мод надтай чацуухан байсан. Намайг бяцхан байхад энэ мод тоглож дүүлэх мөчргүү надтай адилхан байсан. Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндснээс нь малтаж иддэг байв. Сүмбэр уулыг дов байхад, сүн далайг шалбааг байхад би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагсан билээ. Тэд ийхүү хэлэлцсэний дүнд хамгийн том ах нь тагтаа, удаах нь туулай, дараа нь сармагчин, хамгийн отгон дүүн заан болж таарчээ. Дүүн ахыгаа хүндэлэхээр хэлэлцсэн тул заан сармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж хүндлэн мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтаа шувууг ах хэмээн хүндэтгэн дээрээ гаргаж гинэ. Харин тагтаа өнөөх модны үр жимсэнд хүрч аван дүү нартаа түгээн өгч тэтгдэг болжээ. Энэ бүгдээс үзэхэд дүүн ахыгаа, ах нь дүүгээ хүндэлж хайрлавал эвтэй найртай аз жаргалтай амьдрдгийг харуулж гинэ.